Сайн бацгаана уу? Шинэ бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай наа. Энэ удаагийнхаа номын тухай буланда Японы уран зохиолч Акутава Юрасака зохиолчийн Бурхтын инээмсэглэл шилдэг өгүүллийн төврийн тухай ярилцахад бэлэн болоод байна. За миний хувьд гадаадын уран зохиолтлоос Японы уран зохиолч болох Акутава Юрасака зохиолчийн зохиолуудыг унших дуртай. Оросын уран зохиолоос Михаил Афанасьевич Булгаковын зохиолуудыг унших дуртай байдаг. Тэгээд өөрийнхөө дуртай зохиолчийн өгүүллийн төврийн тухай энэ удаа ярилцахаар болсон ба туйлын таатай байна. За энэхүү өгүүллийн төвөр нь одоо Акутава Юрасака зохиолчийн шилдэг өгүүллэгүүдээс бүрдсэн бөгөөд за тэргуун дэвтэр гэж байна. Тэгэхээр цаашаа үргэлжлүүлээд юм цувралтал дэвтрүүд, төврүүд зохиолууд гарсан болов уу гэж таамаглаж байна. Миний хувьд бол яг судлаад бас яг үргэлжилсэн төврүүдийг нэх сайн олж чадсангүй. За тэгээд орчуулагчийн хувьд гэх юм бол Японы хэлнээс орчуулж эмгэгдсэн Ажиа сүрэн гэх хүн байгаа юм байна. За тэгээд он сар хэвлэгдэн гарсан он сарын хувьд гэх юм бол 2015 онд энэ хүн ном маань хэвлэгдэж гарсан юм байна. За Адмон Принт гэдэг хэвлэлийн газар хэвлэгдэж гарчээ. За энэхүү өгүүллийн төвөрт маань тус зохиолчийн 20 өгүүллэг багтсан. За тэгээд бас онцолж хэлэхэд энэхүү өгүүллийн төврийг дам орчуулахаас бус яг Японы хэлнээс шууд орчуулснараа онцлог юм байна. Дам орчуулга гэхээр одоо энэ Японы хэл дээр бичигдсэн зохиолын төврийг маань англи хэл рүү орчуулад юм уу те англи хэлнээс нь монгол хэлэнд орчуулахаар дам орчуулга болж байгаа. Тэгтэл шууд их хэлнээс нь монгол хэлэнд орчуулснараа бас онцлогтой. За мөн дээрээс нь миний хувьд уншиж байх явцад юуг харсан бэ гэхлээр ишлэл зүйлтийг их сайн хийж өгсөн байгаа. Одоо жишээлбэл ингээл нэг хэсгийг харахад ингээд өгүүлэг нь их хэсэг явж байгаа талд нь ингээд ишлэл зүйлтүүдийг маш сайн ингэж хийж өгсөн учраас уг өгүүлгийг уншиж ойлгоход тун амар байснараа онцлогтой. Юун төрөнд та бүхэндээ зохиолчийн намтрын тухай танилцуулъя гэж бодлоо. Энэхүү номын өмнөх үгийг нь унших юм бол зохиолчийн амьдралын талаар дэлгэрэнгүй сайхан мэдэж авна. Гэхдээ бичлэгтээ та бүхэнд зохиолчийн намтрыг нь товчхон дурдъя. За Акутава зохиолч нь 1892 оны 3 сарын 1-нд Токиотын Кёбаши дүүрэгт сүүний худалдаа эрхэлдэг. Нэг хоороо Тошизогийн гэр бүлд ууган хүүн буюу одоо анхны хүүн болж мэндэлжээ. За түүнийг 3 луу давхарцсан өдөр төрсөн гэдэг. Тэгэхээр луу жилийн луу сарын луу өдөр. За тэгээ бүр ахаад лавшруулад ярих юм бол бүр луу цагт хүртэл төрсөн гэж ингэж бэлэгшээж үздэг юм байна. За тэгээд тэрээр ээж аваахаа час жил дээр төрсөн. Одоо жишээлбэл Монгол одоо юу гэдэг жил орно гэдэг тийм жил дээр нь төрсөн юм байна. Тэгээд ээж аав нь одоо муу бүхнээс сэргийлж ууган үгээ гээх ёслол үлдсэн юм байна. Одоо жишээлбэл час жил төрсөн учраас одоо хүүгээ ингээд гээгээд ахаад ингээд олж авч байгаа битээр одоо хөргөмөл хүн битээр юм бэлэгдлийн чанартай юм ёслол үлдсэн юм байна. За гэсэн хэдий ч одоо бас харамсалтай нь Юрасакаг дөнгөж 7 сартай байхад нь их нь сэтгцийн хүнд өвчин тусаж галзуурсан учраас ээжийнх нь төрсөн ах Дошио түүнийг өргөн авч ээжийнх нь төрсөн ихч болох Хүүкэ түүнийг өсгсөн юм байна. За тэгээ багтаа ингээд маш олон гадаадын уран зохиол те ном уншиж байсан. Тэгээд Хятадын уран зохиол болох одоо Тансал ламын үлгэрт их дуртай унших дуртай байсан гэж бас дурдгдсан байна. За тэгээд Акутава бол амьдралынхаа туршид 200 гаруй өгүүлэг бичсэн, маш их өгүүлэг бичсэн. Тэгээ 8 өгүүллийн төвөр хэвлүүлжсэн. Түүнийг одоо богино өгүүлгийн их мастер хэмээн одоо алтаршуулдаг. За эдгээр одоо Японы улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал нь бол Акутавагийн нэрэмжит шагнал байдаг. За зөвхөн Япон гэлтгүй одоо
дэлхийд дахина энэ хүү шагнал бол маш их алдартай. За тэрээр 1917 оны 5 сард 25 наснда бол Рашомон хэмээх анхны өгүүллийн төврөө хэвлүүлэн гаргаж ирсэн байх нэ. За мөн тэрээр Сосекит одоо Японы уран зохиолт бас нэр нөлөө бүхий хүн бол Сосеки. За миний санаж агаар Муур миний хүчил хэмээх одоо зохиол нь алдартай энэ хүний. За энэ хүнд одоо шав ороод одоо Сосеки түүний хамар хэмээх өгүүлгийг ихэд сайшааж магтсан байдаг юм байна. За ингээд Акутама харамсалтайгаар 1927 оны 7 сарын 24-нд одоо 35 наснда буюу эд залуу наснда одоо их зүйлийг хийж бүтээж болох эд залуухан наснда их хэмжээний одоо эм ууж амиа орлсон байдаг юм байна. За үүнд нь одоо түүний биеийн эрүүл мэндийн байдал, нийгмийн байдал, сэтгэл зүйн байдал нөлөөлсөн гэж үздэг. За ингээд энэ одоо зохиолчийн намтартай танилцж байх үед Монголын маань их зохиолч Дашторчийн Нацагт орчийн бас намтар бас санаанд орж ийлээ л доо. Бас л Нацагт орч маань эд залуухан 31 наснда хорвоогийн мөнх усыг үзүүлсэн нь өөр ирэхгүй дурсан санагдлаа. За тэгэхээр ингээд агуу ийм сууд бас хүмүүсийн амьдралын замналыг харахад бол амьдралын хугацаанд ийм богинохон яг л ийм харваж буй од мэт ийм богинохон мөртлөө тэр богинохон цаг мөчид маш их ийм зүйлийг урлан бүтээсэн тэ ингээд маш эрчтэйгээр тухайн одоо тийм зохиол бүтээлүүдийг туйруулсан байдаг нь өөр ирэхгүй ингэж харагдаж бодогдчихлаа. Миний хувьд энэ өгүүллийн төврийг уншихад урамтай бас маш амттай байсан. За тийм ч учраас юун төрөнд бичлэгийнхаа өмнө хэсэг та бүхэнд энэ хүн номыг уншаад үзээрэй. Та бүхэнд ч гэсэн урамтай бас амттай санагдах байхаа гэж найдаж байна. За мэдээж өгүүллийн төвөр учраас хэмжээний хувьд богинохон юм өгүүллэгүүдтэй тэгээ уншихад ч гэсэн бас амархан байх болно. За харин энийг эсрэгээр нь зохиолчийн урлан бүтээх талаас нь аваа харах юм бол өгүүллэг бичнээ туйрвна гэдэг бол зохиолч хүний хувьд бас нэлээдгүй авьяас чадвар шаардсан ажил байдаг байх гэж миний хувьд хардаг. Яагаад вэ гэвэл ийм бүхэл бүтэн ийм зохиол бичих тэр ажлыг хитгэн одоо хуудас нүүрт багтаана бүхэл бүтэн нэг зохиолын санааг уран нарийнаар тэрхүү одоо хитгэн нүүрэнд багтааж оруулна гэдэг бол зохиолч хүний хувьд одоо маш их авьяас чадвар шандас шаардсан ажил байдаг болов уу гэж боддог. Тэндээ ч миний хувьд бас Акутама Юросуке зохиолчийн зохиолуудыг унших дуртай байдаг. За тус төвөрт багтсан 20 өгүүлгийг унших явцад надад төрсөн мэдрэмж, дурсамж, ухаарлаасаа баг нэг та бүхэнтэйгээ хуваалцъя. За эхний өгүүлэг бол тэрэгэн зэрэг гэсэн өгүүлэг байгаа. Энэ өгүүлгийг одоо уншсан хүн болгонд бол бага насных нь дурсан санагдах болов уу гэж бодож байна. Миний хувьд бол одоо нэг бага насны дурсамж маань өөр ирэхгүй миний санаанд орсон л да энэ өгүүлгийг уншиж явахад одоо хэдэн настай байсан юм бэ? Сургуульд ороогүй байсан үйл ах. Одоо гэрт үйжсэн чинь ээж гадаа байгаа. Тэгээд ээжтэй энийг аваачаад өгчих гээд манай нэг хамаатны ах гэж надад юу юмтэй нэг юм ингээ өгөө гаргацсан. Би гэрээсээ гарсан чинь хашаанд ээж байдгүй. Тэгээд тэгсэн чинь хашааны тэр энэ завсраар яг ээжийн цамцтай адилхан ингээд энэ цамцтай хүн явж байгаа харагдахгүй юу? Тэгээд би ээж гадаа явж байгаа мэн гэж одоо ташаанаас гараад тэр хүний араас дагаад явсан. Тэр хүн одоо нэлээд бас хөөрхөн зайтай. Тэгэл би араас нь юуч чадахгүй ингээд дагаал яваад исэн. Тэгээ бас араас нь ээж гэдэг ингээд хашгираад байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хүн ингээд эргэж харахгүй. Тэгэл ингээд араас нь дагаал яваад исэн. Нэлээд бас хөөрхөн зайтай явсан. Тэр хүн явсаар нэг айлын хашаар ороо явцсан байхгүй. Тэгээ би гадаа нь очиж бүр гайхаад тэр нохоо уцаад тэгээ би ээж гэл ингээд хашгираад исэн чинь нөгөө хүн чинь ингээд хашааныхаа завсраад гараад ирсэн. Тэгсэн чинь
ээж биш байсан өөр хүмүүс аахгүй ээжтэй адилхан цамцтай. Тэгээ би ингээ бүр айгаад шоконд оров. Тэр хүн л айгүй ингэж удаа ингээ харж ясна ингээ буцаад уйлаад гэрлүүгээ явсан. Тэгээ ингээ буцаад гэртээ ирсэн чинь нөгөө хэд чинь намайг гэрийнхэн хайгаад бүгэн юм болцсон. Тэгээ би уйлаад гэртээ ирэх хүртэл ингээд уйлаад тэгээл ингээд нөгөө хүмүүс чинь ингээд ээж хүртэл ингээд намайг хайгаа бүгэн юм болцсон. Тэгээ чи хаашаа яваад ирвэ гэл ингээл тэгэнгүүт би ингээ юу ч хэлж чадахгүй ингээл уйлаад ихэд татал уйлаад исэн. Яг тэр бага насны нэг тэр дурсамж яхаа аргагүй энэ хөвгөлгийг уушиг хацад надад санаанд орсон. Дараагийн өгүүлэлэг бол өргөмөл хөв гэсэн өгүүлэлэг байна. За энэ хүү өгүүлгийг уншиж байх явцад бас л одоо зохиолчийн урлан бүтээгтэй холбоотой нэг зүйл надад ажиглагдсан. Тэр нь юу вэ гэхлээр зохиолч зохиолынхоо төгсгөлийн хэсгийг бичихтэй маш чадмаг ингэж уран нарийнаар зангидж гаргаж чадж байгаа нь анзаарагдсан. Одоо жишээлбэл шуудаа байлаа гэж ботход ингээ бүх юмаа тэрүүндээ хийчээд амийг нь зангидахдаа маш гоё ингээ чанга твитлэн зангидаад тэр зохиолоо бүхэл бүтэн юм цог золгоо төгсгөж чадж байгаа нь надад анзаарагдсан л та. За бас энэхүү өгүүлэлгээс бид бүхэн хүн хүнээ гэх хайрыг, сэтгэлийг мэдэрч болно. За тэгээд миний хувьд бас Монгол уран зохиолын багш хүний хувьд гэх юм бол энэхүү өгүүлгийг бас ерөнхий боловсролын сурах хүчигт магадгүй 7-8 ч юм уу 7-8 дугаар ангийн сурах хүчигт бас оруулж болохоор юм болоо да гэж бас ажиглаж байлаа. Бас өнгөцхөн дүгнсэн бас байж ич магадгүй. Гэхдээ яг хэмжээний хувьд өгүүлэг учраас боломжийн за мөнгө хэлэх гээд байгаа утга санааны хувьд ч гэсэн хүүхдүүдтэй ингэж ярилцаж сэдв бол санааг нь гаргаж ирэхэд ч гэсэн их зүгээр. За мөн дээрээс нь дүрийн задлал тэр зохиолын зохиомж өгүүлэгдэхүүний бүтэц зэргийг гаргахад бас зүгээр их боломжийг. За мөн дээрээс нь бичсэн хүний хувьд ч гэсэн бас дорны уран зохиолыг бас төлөөлөгч болох Аку Тава Ерөнсөкэй зохиолчийн зохиол учраас бас өгүүлгийг олон талын өнцгөөс нь хүүхдүүдтэй ингээ ярилцахад ч гэсэн их тохиромжтой өгүүлэг юм болов гэж миний хувьд бас энэхүү өгүүлгээс харж байлаа. Дараагийн өгүүлэг маань Берсүд Чүрч гэсэн нэртэй өгүүлэг байгаа. Энэхүү өгүүлгээс бид бүхэн бидний дотор байгаа бодол, мэдрэмж, аливаа юмсыг харах өнцөг хэрхэн хурдан хувьсан өөрчлөгдөж болдог вэ гэдгийг энэхүү өгүүлгээс харж болно. За тэгээд тухайн аливаа нэг зүйлийг зөвхөн өөрийнхөө харж байгаа өнцгөөс харагч байгаа өнцгөөс дүүнэх нь бас буруу юм аа, өрөөсгөл юм аа гэдгийг ойлгож болно. За тэгээд зохиолчийн одоо дүрийн дотоод мэдрэмжийг илэрхийлэн бичсэн хэсгүүд нь их таалагдсан. Дараагийн өгүүлэг маань ганцаардлын там гэсэн өгүүлэг байна. За энд бол ганцаардлын тухай эргцүүллүүд гарна. За тэгээ миний бас бодлоо л да ганцаардна гэдэг нь үнэхээр там гэж үү? Тэ? Эсвэл эсэргээрээ ганцаардна гэдэг нь диваажин байж болох уу гэд эргцүүллээ. Тэгээ ганцаардна гэдэг нь яг бас ганцаархнаа, ойр ганцаараа байна гэсэн үг үү? Эсвэл олны дотор байхдаа ч гэсэн хүн бас ганцаардлыг мэдэрч болох уу гэсэн бас бодол байгаа юм л да. Магадгүй олон нийттэй бусадтай хамт байгаа ч гэсэн дотоод сэтгэл зүйнхээ хувьд үзэл бодол таарахгүй ч юм уу тэ оюуны потенциалын хувьд ч гэсэн таарахгүйгээс үүдээд тэр хүн бас ганцаардал бас мэдэрч болно. Тэгээд ганцаардлын тухай ийм бодлууд орж ирсэн л дээ. Тэгээд миний хувьд бол ганцаардна гэдэг нь магадгүй там гэхээсээ илүү диваажин бас байж болох юм а гэж эргцүүлсэн л дээ. Яагаад вэ гэх юм бол хүн олонтой байхаас илүү ганцаархнаа байхдаа ч юм уу дотооддоо эргцүүлэх хийснээрээ тэг өөрийнхөө дотгошоогоо өнгийж харснараа тэг ганцаараа байснараа тэгж магадгүй гүнгэлснараа ч юм уу илүү их зүйлийг олж харж амьдралын үн цэнийг одоо өөрийнхөө дотоод мөн чанарыг нээж илрүүлдэг болов гэж бодсон. Тэгээ та бүхэн ганцаардлын тухай юу гэж бодож байна вэ? Ганцаардна гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?
өөрийнх бас үзэл бодлыг илэрхийлмээр санагдвал сэтгэл хэсэгт өөрийнхөө үзэл бодлыг үлдээгээрэй. Дараагийн өгүүлэлэг маань сонин төг гэсэн нэртэй өгүүлэлэг байгаа. За зохиолч энэхүү өгүүллэгийнхаа төгсгөлийг мөн адил маш ингэж чадмаг боож чадсан. За ер нь л ийм утга агуулгатай өгүүллэг юм байна да. Ингээл уншаад дуусахын алдаад сүүлийн 1-2 хон зохицолборт зохиолч ийм чамин жижигхэн цоож гаргаж ирээд тэр өгүүллэгээ ингээд цоожлоод дуусгачихж байгаа байхгүй төгсгөж гэж байгаа. За яг одоо миний юу ярих гээд байгаа юм бэ? Энэ одоо юу яриад байна гэж бодож эргэлзэжээвэл яг энэ өгүүллийн төрийг аваад уншвал та өөрөө яг миний ярьж байгаа зүйлийг ойлгох болно. За энэхүү өгүүллэгт маань одоо юу гарах вэ гэдгийг одоо нэрнээсээ л анзаарагдаж байгаах сонин түүх гэдэг. За Европын дайнд явсан нөхөр болон одоо нөхрөө эрхийг нь хүлээж байгаа эхнэр хоёрт тохиолдсон ийм хачирхалтай нууцлаг ийм үйл явдлын тухай энэхүү өгүүллэгт гарна. Энэхүү өгүүллэгийг уншиж байх явцад надад тийм зүүн сонин шиг ийм нууцлаг ийм өвөрмөц мэдрэмж төрсөн. Одоо жишээлх юм бол одоо эмэгтэй хүн бие давхар болсноо одоо могой зүүдэлд мэддэг. Одоо тэгэнгүүт төөрсөн хүүхэд нь ч юм уу олдохгүй байгаа тий тохиолдолд эмэгтэй хүн одоо хөхөрөө далтдаг ч юм уу одоо бидний амьдралд ийм ер бусын ийм далтын зүн сонирхлог мэдрэмжүүд үйлдэлүүд ингээд байдаг. Яг түүнтэй адилхан ийм одоо зүн сонирхлог далтын ийм мэдрэмж энэхүү өгүүллэгийг уншихад төрлөө. За мөн дээрэс нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн чин айран нэг гэх хайрыг энэхүү өгүүллэгээс бас олж харсан. Дараагийн өгүүллэг маань Огн гэх нэртэй өгүүллэг байгаа. Огн гэдэг нь бол энэхүү өгүүллэгт гарч байгаа гол дүрийн охины нэр. За тус өгүүллэгт хүний сүсэг бишрэлийн тухай өгүүлэлэнд шашин шүтлэх сүсэг бишрэлтэй үнэн эсвэлдэх тухай асуудлыг хүндэмжсэн. За судлаачид бол Акутагавагийн өгүүллэгийг 4 одоо хэсэгт ангилан үздэг. Ерөнхийд нь за эртний хаан Түй, Киришитан, Эдогийн үе, Мэйжигийн шинжиллээс хойших үе гэж энэ 4 хэсэгт ерөнхийлөн хуваан авч үздэг. Огн гэх энэхүү өгүүллэг нь Киришитан сэдвтэй зохиолд орно. Киришитан гэдэг нь одоо юу хэлээд байна гэхлээр 16 дугаар зууны үед Японд нэвтэрсэн загалмай шашин. Загалмай шашин гэдэг нь Христийн шашин хэлээд байна. За загалмай шашны каталог урсгал шүтэгчдийг инхүү нэрлэж байсан юм байна. За мөн энэ үед Япон загалмай шашныг хорж гадаад намлагчдыг улсаасаа хүн гаргаад одоо ерөнхийдөө бол эсэргүүцэж гэнэ гэсэн үг шүү дээ. Зогсохгүй бүр Япон итгэгчдийг одоо энэхүү шашнаасаа татгалзахыг шаардаж татгалзаагүй тохиолдолд бол цаазалж байсан юм түүхтэй юм байна. За энэхүү одоо түүх нь Акутагавагийн сонирхлыг ихэд татаад энэхүү сэдвээр Киришитан сэдвээр 20-од өгүүлэг бичснээс энэхүү өгүүллийн төвөрт 4 өгүүлэг шилж сонгоо оруулсны нэг нь Огн хэмээх энэхүү өгүүлэг юм байна. Дараагийн өгүүлэг маань ач хариулах тухай түүх гэсэн өгүүлэг байгаа. Энэхүү өгүүлэг маань дээр дурдсан Киришитан сэдвтэй зохиолд орно. Өгүүлэгт гарсан нэг хоржоонтой болоод бусдаа ингэж хуваалцмаар байсан зохиолын хэсгийг 1-2 өгүүлбэрийг та бүхэнд уншиж өгье. Үннийг хэлэхэд энэ дэлхийн сайн хүмүүсийг өрөвдөх юм. Тэд нэг ч муу үйл хийж зүрхлээгүйхээ хариуд хүн сайн үйл хийхдээ хичнээн их баярладгийг төсөөлөгч өгөө гэж. Тэгэхээр уул нь бид нэр сайн үйл хийдэг, сайн зүйл хийдэг хүмүүст атаархах ч юм уу эсвэл тэр хүмүүсийг магтаж урамшуулах ёстой байтал энд эсрэгээр нь яжлаад өгөөдөөд өрөвдөөд байгаа нэг хоржоонтой санагдсан. Тэгээд сайн хүмүүс ингээд дандаа сайн үйл хийдэг учраас хүмүүс муу үйл хийчихэд сайн үйл хийхдээ яаж их ингэж баярладаг гүй гэдгийг тэр хүмүүс мэдгүй. Энэ өрөвдөлтэй юм аа гэж бичсэн байгаа юм л да. За тэгэхээр энэчнээс бас бид нэр харах юм бол хүний амьдралд хар цагаан, жаргал зовлон, сайн муу ингэж ээлжилж байж, унал босолт ч юм ингээд ээлжилж байж бид нар тэдгээрээс тухайн зүйлийн үнцнийг олж хардаг гэсэн санаа байж магадгүй.
Тэ сайн муу ээлжилж бид нар тэнгэрээс сайн нь яг ямарын, муу нь яг ямар юм бэ гэдэг үндсэнийг нь мэдэрдэг гэсэн бас санаас байж болох юм аа. За энэхүү өгүүллийн бүтцийн хувьд бол их өвөрмөцсөн. Учир юу вэ гэвэл сүмийн номлогч дээр 3 хүн очиж болсон явдал гин нүглээ намжлан өчөж байгаа ярианаас зохиол маань бүтэн. Үйл явдлын хувьд гэвэл нэг нэгнийхээ өөрт нь тусалсан ачийг нь хариулаад ахаад зурж нөгөө ачийг нь ингээ хариулаад ягаад ч унших авцад надаа юм нэг үйл явдлаараа юм дугуйраа тойроод ингээ холбогдоод байгаа юм зүйл санагдсан. Гэхдээ ингээд нэгнийхээ ачийг нь хариулж байгаа үйлдэлүүд нь их юм хачирхалтай сонирн байсан. За тэгээд дүгнээд хэлэх юм бол энэхүү өгүүллийн үйл явдал болоод зохиолын бүтцэн надад том сонирхолтой санагцсан. Дараагийн өгүүллэг маань Бурхтын инээмсэглэл. Энэхүү өгүүллийн нэр нь энэ түүрийнхаа нэрээр сонгогдсон байна. За бас энэхүү өгүүллэг маань Кришитан сэдвтэй. За тус өгүүллэгт Аргентина буюу Японд ирж загалмай шашин номлож байсан түүхэн хүн Япон орны бурхан сахиусны төлөөлөл болж гарч ирсэн нэгэн өвгөнтэй ярилцаж байгаа үйл явдал гарнаа. Энэ хоёрын хоорондын зөрчил болж байгаа яг ямар зөрчил байна вэ гэхлээр Дэсү буюу Есүс Христ болон за би энийг сайн хэлж чадахгүй байгаа шүү. Охирумемучи буюу Японы бурхан шашны төлөөллийн хоорондох зөрчил энэ хоёрын хооронд өрнөж байгаа. За миний ойлгосноор бол ингэж аахгүй өнөөх Есүс Христийн төлөөлөл болсон дүр нь за энэ манай шашинд бол нэлээ ингээ хүмүүсүүд ингэж нэгдэж ингэж уусч ороод байна. Тийм учраас манай энэ шашин ингээд баг ялж байна гэсэн утгатай юм хэлэнгүүд нөгөө Япон талыг төлөөлж байгаа үгэн болохоор хэлэхдээ Япон улсад орж ирсэн шашин болоод бусад зүйлсийг бид бүхэн өөрийн уламжлал онцлогтой нийцүүлэн уусгаж ингэж өөрөмшүүлж Японшүүлж. Гэхдээ яг ингэж хэлэхгүй байгаа юм л да. Миний ойлгож байгаагаар ингэж Япон болгож ингэж хүлээж авдгаа гэсэн юм санааг хэлж байгаа. Тийм учраас манай шашин Япон шашин бол ингэж ялагдаад байгаа зүйл бол энэ далгаа гэсэн санааг хэлж байгаа байхгүй. Жишээлх юм бол Хятадаас Хятадын күнз Мензийн сургаалууд гүн ухааны бас шашны холбогдолтой энэ сургаалууд орж ирсэн. Энтгээс бас шашны зүйлүүд орж ирсэн. Гэсэдээ ч гэсэн Япончууд бид бүхэн энийг өөрөмшүүлж ингэж өөрийн болгож хүлээж авсан гэсэн юм утга санааг хэлж байгаа. Тэгэхээр энд бас асар чухал бас санаа нуугдаж байна гэж үзэж байна. Монголчууд бид бүхэн өнөөгийн энэ даяарчлагдсан хөгжиж байгаа улс орныхоо хувьд ч гэсэн өөр улсаас орж ирж байгаа соёл, шашин, үзэл санаа, эд зүйлийг ингээд хүлээж авах нь чөлөөтэй өнөөдрийн нийгэмд хэдий ч гэсэн дотроо бас өөрийн гэсэн юм үзэл бодолтой, өөрийн улсын онцлог болоод ондоошлоо хадгалж тухайн зүйлүүдийг хүлээж авах нь бас чухал юм аа гэсэн юм санаа бас хэмжээнээс харагдаж байна. За тэгээд энэхүү өгүүлгийг яагаад тэгвэл Бурхтын инээмсэглэл гэд нэрлэлчихвэ гэж харахаар за өнөөх Аргентина өвгөнтэй таархаас өмнө бас нэг юм өвөрмөц бодит бус гэмээр юм үйл явдалтай учирч байгаа. Тэр нь юу вэ гэхлээр юм Японы юм домгоо сэдвүүлсэн бурхад ингэж инээлдэж баясдаг юм тухайн юм домгоо сэдвүүлсэн үйл явдалтай Аргентина тулгарч байгаа юм л да. За тэгэхээр миний ойлгосноор миний энэ үзэл бодол зөв ч гэж болно, буруу ч гэж болно шүү. Миний ойлгосноор тэрхүү домог нь бас өнөөх Есүс Христос болон тэр Японы шашинны тэр зөрчилдөөндөө бас холбогдож байгаа. Учир юу вэ гэвэл домогт гарч байгаа бурхад ингэж хэлж байгаа юм л да. Танаас агуу бурхан буй учир бид инээлдэн байснаа гэж. За энэ нь тэгэхээр бас цаагаараа даалт санаа нь Аргентинад болохоор Японд Дэсүгээс буюу Есүс Христос илүү бурхан шашин бас соёл онцлог
уламжлал бас байгаа шүү гэж хэлээд байгаа юм болов уу гэж надад санагцаа. Дараагийн өгүүлэлэг маань Жирона Кичисүке гэх өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлэг маань мөн адил загалмайтны буюу Кришна сэдвтэй. За тэгээд Жирона Кичисүке гэх одоо өнчин зарц оюун хомс одоо залуугийн тухай гардаг. Тэрхүү залуу одоо зарцлагдаг айлынхаа охинд сайн болсон боловч өнөөх охин нь тоохгүй хүмүүс түүнийг одоо шоолоод тэгээд тэр айлаасаа оргож яваад 3 жилийн дараа буцаж ирэхдээ Христийн шашинтай болсон байдаг. За ингээд айлынх нь хүмүүс түүнийг одоо тосгоны захирагчид хүргэж өгдөг. За ингээд түүнийг шүүгчид шүүж одоо хэрхэн яаж ийм шашинтай болсон тухай асууж шалгаагаад улсын одоо их хууль цаазын дагуу түүнийг цовдлож өнөөдгөө. За яг Есүс Христийг загалмайд цовдлогтой адилхан. За мөн тэгээд түүнийг нас барахад тэнгэрт одоо бүүн хар үлс хуйлран бөөгнөрч аадар бороо сутгаж орсон бөгөөд түүний цогцыг загалмайгаас одоо буулгахад одоо сайхан үнээр үнэртэж байсан бас түүний амнаас цав цагаас сараан цэцэг дэлбэлсэн. За тэгэхээр энд бол шашны утга агуулга харагдаж байна. За мөн дээрээс нь Есүс Христийн цовдлсон тэр үйл явдалтай бол адилхан байна. Дараагийн өгүүлэлэг маань гэгентэн гэх өгүүлэлэг байгаа. За тус өгүүлэлэгт гэгентэн болохыг хүссэн Гонсүке гэх залуу болон түүний энэхүү хүслийг нь ашиглаад гэртээ 20 жил одоо зарцалсан эмч болон түүний залтай эхнэрийн дүүргүүд бол гарна. Одоо гэвч зохиолын төгсгөл Гонсүке бол гэгентэн болж чаддаг. Учир нь тэрээр одоо чин сэтгэлээсээ гэгентэн болохыг хүссэн бөгөөд 20 жилийн хугацаанд энэхүү бодлоосоо огтхон ч нэцэхгүй. За бас хар буруу санаагүйгээр одоо худал хэлсэн эмчийн эхнэрийн үгэнд итгэж чадсан учраас тэрээр гэгентэн болж чадсан. За энэчнээс бид итгэл, хүсэл, тэмүүллийн хүчийг харж болно. Аливаа нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэж, хүсэж, тэмүүлж одоо ямар ч хар буруу санаа агуулахгүйгээр тэр зүйлдээ 100,000% ингэж итгэж чадах юм бол хүрэхгүй одоо болохгүй, бүтэхгүй гэх зүйл бол үгүй юм гэсэн санааг энэхүү өгүүлэлгээс харж болно. Дараагийн өгүүлэлэг бол Саймоны хэрэг гэсэн өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлэгт бол самурай үнний тухай гарна. За самурай гэдэг бол надаар хэлэлтгүй та бүхэн мэдэх бах. Японы дундад зууны үеийн мэргэжлийн цэргийн албан агчийг самурай гэж нэрлэдэг. За тэгээд мөн энэ өгүүлэлэгт шүүгч хүн гэдэг үнэн шударга хамгийн гол нь одоо сэтгэл дотроо тухайн дээр шүүж байгаа хүмүүсийнхаа жингийн тухайг тэнцүү ингэж байлгах хэрэгтэй гэсэн санаа гарна. Одоо жишээлх юм бол жишээ авах юм бол спорт дээр байлаа гэж үзье. Жуда байлаа гэж үзэхэд Монгол талын тамирчин нөгөө талд нь за Япон талын тамирчин хоёр барилт харууллаа. Тэгээ шүүгч нь Монгол хүн байлаа гэж бодоход яагаад ч юм бас өөрийнхөө улсын хүндээ бас яг нэг арай илүү хандах сэтгэл яг тэр хүнд бас төрж болно да. Тэгвэл одоо жингийн туухай байхлаа гэж бодоход Монгол талынхаа хүнд 6 ил нөгөө Япон талд нь 5 ил байж болохгүй л гэсэн юм санаа байгаа юм л да. Адилхан 5 хил байж ижиж тэр хүн зөв үнэн шударгаар шүүж чаднаа. Тэгэхээр ямар ч юм байсан шүүгч хүн үнэн зөвөр сэтгэлийнхаа жингийн тухайг адилхан 5 хилээр нь барьж иж шүүх хэрэгтэй. Энэ нь зөвхөн одоо спорт дээр биш бусад бас хүний амьдрал дээр тохиолдог зүйлүүд дээр ч бас ажиглагдж болно шүү дээ. Одоо жишээлбэл ажилд орох гээд ирлээ гэхэд миний энд таньдаг хамаатны хүүхэд байла. Тэгэнгүүт энд огт танихгүй нэг хүн байла. Тэгэнгүүт миний жингийн тухай нөгөө таньдаг тал руугаа хэлбэх гээд байна да. Тэгэхэд тэгэлгүйгээр ингээд адилханаар нь авч ингэж шүүж одоо үнэлэх хэрэгтэй гэсэн бас юм санаа бас гарч байгаа юм л да. Энэ нь тэгээ бас зөвхөн шүүгч гэлтгүү одоо амьдрал дээр хүн болгон өөртөө одоо тулгарч байгаа хэрэг явдалтай
үнэн шударгаар хандах хэрэгтэй гэсэн бас юм санааг энэчнээс би олж харсан. Дараагийн өгүүлэлэг бол Кеса Морита 2 гэсэн өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлгээс би одоо хүмүүсийн ил гаргадаггүй ч гэсэн одоо хүн болгоны дотор ирчлэн урсаж байдаг бодол, мэдрэмж, хүсэл тачаал, дурсамж, эргцүүллийг их сайн одоо мэдэрч уншлаа. Зохиолч ч гэсэн эдгээр зүйлсийг одоо маш уран нарийнаар чадварлаг илэрхийлж бичсэн байна. За энэ нь бол одоо зохиолч хүний торгон мэдрэмж, ур чадвар бол үнээс харагдж байгаа. Учир юу вэ гэхээр үйл явдлыг бол одоо гайгүй хүн болгон баг биччихэн штэ. Одоо жишээлбэл өглөө босоод хөшгөө цэлэтэл нэгээд цонхоор харагдах одоо халтан шаргалт туяг мэдрээд тэгээд одоо юу дээ ил зуухан дээр одоо цайгаа тавиад ингээд дариглан буцалхаар нь авч айхандаа хийгээд ингээд дүрдэг цай дүрч хоёр ширхэг ятан хийгэнгээ уулааг. Тэгээд үйл явдлыг бол ингээд биччихэв. Тэгтэл яг тэр үйл явдалтай зэрэгцээ тухайн тэр хүний дотор ямар мэдрэмж, дурсамж, бодол, хүсэл тэмүүлэл болж исэн те. Тэр өглөө хүн босонгуудаа тэр хүнд ямар мэдрэмж төрсөн ч юм уу. Цонхоо ингээд дэлгэн хөшгөө ингээд цэлэтэл нээхэд тэр хүний дотор юу бодогдсон те. Ямар дурсамж санагдсан. Тэр цайд даргил буцлахтай зэрэгцэн тэр хүний цонхоор харж исэн мэдрэмж юу болж өөрчлөгдсөн ч юм уу. Энэ тэр дотоод болж байгаа хүний нүдэнд үл харагдагч тэр мэдрэмж, бодол, сэтгэгдлийг илүү ингэж нарийн чадварлагаар бичнэ гэдэг бол илүү их тэр зохиолчоос ур чадвар, мэдрэмж шаардсан ажил бах. Тэгэхээр энийг зохиолч энэ өгүүлэгт их сайн чармаг бичсэн байна. Тухайн тэр хүний одоо урлан бүтээгдэхүүн ур чадвар мэдрэмжийг илэрхийлжээ. Дараагийн өгүүлэлэг 2 Камочи гэдэг нэртэй өгүүлэлэг байгаа. За тус өгүүлэлэгт Камочи гэх адилхан нэртэй 2 бүсгүйн тухай гардаг. За эрэлхийлж энэ 2 бүсгүй дээр очиод там руу авч явах гэсэн боловч тус 2 эмэгтэйн арга зал болоод одоо гоо сайханд нь хууртагдаад алийг нь ч авч явж чаддаггүй. За гэвч он жил одоо урсан өнгөрч өнөх 2 эмэгтэй маань өтөлж хөгшрөөд өөрсдөө эрэлхийлчихээс там руу аваад яваач гэж гуйсан боловч эрэлхийлж энэ 2 бүсгүйг авч явдаггүй. За тус өгүүлэлэгт бол эмэгтэй хүний одоо сул дорой хүчмөн хөсмөт боловч одоо эрэлхийлжигч хуурч дөнгөх арга зал гоо сайхан ялдам ааш зангийн тухай өгүүлсэн болов уу гэж миний хувьд ойлгосоо. Дараагийн өгүүлэлэг маань Момоторо гэх өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлгийг болохоор зохиолч Япон артын үлгэрээс сэдвүүлж бичсэн бөгөөд Момоторо гэдэг нь одоо монголоор орчуулах юм бол тоор хүү гэсэн утгатай юм байна. Энэчнээс ингээд бас нэг Япон үг мэдээд авч байгаа хгүй. Би дэлгүүр ороо явжсэн чинь нэг англиар Момоторо гэж бичсэн. Ундаа байлуу цэлцэгнөр байлуу байсан. Тэгэл эн чи юу лээ? Нөгөө уншсан өгүүлэх гэж бодоод энэ ч тоор хүү гэсэн утгатай. Энэ цэлцэгнөр эсвэл энэ ундаа тоортой юм байна гэдэг ингээд мэдчихэж байгаа хгүй. Бас тэгэхээр нэг ч гэсэн бас Япон үг бүгдээрээ мэдээд авчээ. За тэгээд энэхүү үлгэр нь ч гэсэн бас тоортой мэдээж холбоотой. Энэхүү өгүүлэлэгт гарсан их сонирхолтой зүйл юу байсан бэ гэхлээр одоо хүмүүс бид бүхэн одоо жоохон хүүхдүүдээ одоо айлгахаар ч юм уу ингэж хэлдэг штэ. За наашаараа чи ингээ үгэнд орохгүй байх юм бол би чамайг мангас төгч шүү. Цаан чи амар хатны манга наашаа хүрээд энэ төр гэдэг ингээ айлгадаг штэ. Тэгтэл энэ өгүүлэлэгт гарч байгаа нь юу вэ гэхлээр одоо энэ хөгшин болцсон юм мангаснууд ач зайнараа айлгахтаа ингэж хэлж байгаа. Та нар үүмлээд байвал хүмүүсээ арал руу явуулчих шүү. Хүмүүсээр айлгаж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхлээр хүмүүс гэдэг чинь хулгай дээр мэддэг, гал төмөр гаргадаг, худал хийлдэг, шунхай, ийм одоо ингээл өөр хэлүүлэлт өчнөө юмнууд ээжлээ шүү дээ. Ийм аимшигтай араатангууд байгаа маа. Ямар гिची пүү гэдэг ингэж бодохоор ямар гिची бас зөвүүн ийм яжлалтай санаа вэ.
Тэ явж хүмүүсийн айдаг одоо хүмүүс хүүхдээ айлгадаг мангасууд нь эргээд хүмүүсээр тэгж хүүхдүүдэд айлгаж байгаа. Энэ чинь бас цаагаараа тэр хүмүүсийн бас араатанлаг тэ муухай тийм ёс бус зан араншин үйлдэлүүдийг цаагаараа бас яжилж хилээд нь штэ тийм ээ. Өнөөгийн бас нийгэмд ч гэсэн бас ингээ харахаар ингээл цахим ертөнц рүү ингээл оронгууд ямар аимшигтэй мэдээнүүд ямар бас үнэхээр хүн ийм одоо үйлдэл хийн гэж үг гэмээр те хөгшин залуу гэлтгүй ийм үйлдэлүүд те хэрэгтгийлгсэн юм ёс бус зүйлүүд бас гарч ирж байгаа. Тэгэхээр бас хүн гэдэг амьтан чинь явж бас хамгийн тийм тэр үлгэр домог дээр гардаг тэр мангаснуудаасаа ч бас аимшигтэй амьтангууд бас байж болох юм аа гэж дотгошоогоо бас өнгиймөр тийм санаа эмчнээс харагдчихлаа. За тэгээд энэхүү өгүүлэлт үлгэр бодит амьдрал дээр байсан бол яг ямар хөв байсан бэ гэдгийг их сонирхолтойгоор гаргаж харуулсан. Үнэхээр л одоо Баатар мангасыг дараад хотол олноороо хүн зон баяр хөөртэй аж аргалтайгаар ингэж амьдран суух байсан уу үгүй юу гэдгийг бас өөр өнцгөөс аливаа тэр зүйлийн тогтсон үнцгийг өөрчилж өөр өнцгөөс харуулж байгаа нь уншихад их маш сонирхолтой байсан. За тэгээд бас анх удаага бас муу талын дүр буюу одоо мангасуудыг өрөвдсөнүүдээр бас харж үзлээ. За тэгээд дахиад давтаж хэлэхэд зохиолын төгсгөлөө маш уран ярууч гэх нь хаашаа маш чадварлагаар ингэж зохиолын төгсгөлөө урилж чадсан байгаа. За тэгээд Монгол ардын үлгэр домгуудаас бас нэгийг нь сонгоод яг үүнтэй адилаар ингэж бичих юм бол бас их сонирхолтой байх юм байна да гэж бодогдчихлаа. Дараагийн өгүүлэлэг хавч сармагчин хоёрын халц тулаан гэх өгүүлэлэг байгаа. За энэ өгүүлэлгийг мөн өмнөх өгүүлэлгийн адилаар Япон ардын үлгэрээс сэдвүүлж бичсэн. За тус өгүүлэлгийг уншихад бол одоо хавч сармагчин хоёрын халц тулаан гэх одоо яг үлгэрийг асар өөр өнцгөөс буюу бүр 360 градус өөр өнцгөөс одоо олж харна. За үлгэр бус яг бодит хүний амьдралын үүднээс амар сайхандаа жаргаваа гэд үлгэр төгсөөд тэгтэл үүний дараа цаана яг юу болох вэ? Яг үлгэр яг амар сайхандаа жаргаж дуусна уу гэж ботсон тэр төсөөллийн үүднээс энэ өгүүлгийг бол бичсэн байгаа. За мөн үлгэрт гарч буй сайн талын дүр үнэхээр сайн талын дүр мөн үү? За муу талын дүр нь яг муу талын дүр мөн үү гэж одоо уншигч эргэлзэхээр үүднээс энэ өгүүлгийг бичсэн байгаа. За тэгээд зохиолын төгсгөлд бол зохиолч өгүүлгээ юм тойрог хэлбэрт оруулаад дуусгаж байгаа. За яаж вэ гэхлээр үлгэрт гарах тэр хавчны 3 дахь хүн яг аавтайгаа адилхан аавынхаа туулсантай адилхан үйл явдалд очиж байгаа. Тэгэл нөгөө хүүч аавынхаа туулсан зүйлийг туулаад тэрний 3 дахь хүн бас ингээд туулаад ингээд эцэс төгсгөлгүй ингээд тойрог үргэлжлэх мэтээр ингээд зохиолыг төгсгөж байгаа маа. Дараагийн өгүүлэлэг бол амарчих овоохоо гэсэн өгүүлэлэг байгаа. Энэ бол маш богинохон өгүүлэлэг байгаа. За тэгээ үйл явдлын үед гэвэл одоо залуу 6 хоног хүлээж одоо амарчих овоохоод очиход өөрийнх нь одоо ингээд хүүхдийг тээж байгаа гэж бодоод очиж байгаа бүсгүй нь 7 цагаан зогоо гэдэг нь одоо могоон зүлцэг төрүүлсэн байдаг. За үүнд нь залуу ихэд цочирдон тэ мэдээж маш их цочирдсон шүү дээ. Тэгээд аимшигтайгаар ингэж орилж байгаа юм үйл явдал гардаг. Ингээл үйл явдал гардаг. За тэгээд энэ өгүүлгийг унших хавцад одоо бавгил авсранган бол үр могоод дуйл найрагл дуйлтай адил юм орилцоо агуулга бол ажиглагдж байгаа. За тэгээд өгүүлгийн төгсгөлд бол зохиолч ойрын үед би энэхүү домогт гарах эртээ адил сэтгэлээр зохиолын төврээ харц сунаа гэж бичсэн байгаа. Тэгэхээр тэр залуу бол одоо мэдээж тэр үед яахаа мэдгүй балмагдсан, айж имээсэн, сандарсан, уймарсан юм мэдрэмжтэй байгаа шүү дээ. Яг ийм мэдрэмжээр зохиолч одоо өгүүлгийн төврээ
харж сууж дээ гэсэн зүйл бол бодогдож байгаамаа. Дараагийн өгүүлэлэг бол бисен итгэл гэх өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлгийг зохиолч Хятад амгаас сэдвүүлэн бичсэн. За бисен эмээх залуу хайртай бүсгүйгээ далайн хүмүүн дээр гүүрний доор хүлээж байгаа эрхийг нь за гэвч өнөөх бүсгүй нь ирээгүй гэдэг нь одоо тэр бисен хайр сэтгэлийг нь хүлээж аваагүй л гэсэн үг шүү дээ. За ингээд далайн ус төрөлт баг багаар орой болоод нэмэгдээд бисэг далайн ингээ аваа явж байгаа. За энэхүү өгүүлэлгийг унших явцад надад бол юм тийм уянгалаг романтик өгүүлэлэг шиг тийм мэдрэмж надад төрүүлсэн. За ингээд зохиолын төгсгөлд бол бисен сүнс хэдэн мянган жилийн дараа хүн төрлийг олсон нь зохиолч би юм аа. Би буюу одоо Акутава бол бисен сүнс юм аа гэж ингээд зохиолч бичиж байгаа байхгүй. За яагаад вэ гэхээр бисен ингээд гүүрний доор хизээч өөр дээр нэрэхгүй тэр хайртайгаа ингэж хүлээж ирсэний адилаар би бол ингэж мөрөөдөлтөй автаа амьдарч ичээд гайхамшиг ингэж хүлээнэ гэж. За тэгэхээр энэ дээр надаа яагаад ч юм тэр бисен дүр бол тийм нэг яруу найраглаг тийм уянгалаг дүр шиг санагдаж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр хайртай эмэгтэй нь ирээгүй учраас тэр хүний амьдрал утга учир юучгүй юм шиг те амьдрал нь ямар ч утга учиргүй мэт санагдаад тэр талайн уснд ингээд живээд нас эцэлж байгаа. Тэгтэл зохиолч энэ бисен сүнс бол эргэн төрөөд ингээд би юм аа. Тэ яагаад вэ гэвэл би ингэж хүсэл мөрөөдлөж гайхамшигт ингэж итгэж ингэж амьдрдгаа гэсэн юм гэнэн юм сайхан зүйл хэлж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр л яг зохиолч хүн гэдэг бол тэр ичээд гайхамшиг тэр амьдралын одоо амт тэрдгээр зүйлд итгэж зохиол бүтээл төрөгдөг. Тэр гэгэн сайхан зүйл энэчнээс харагдаж байгаа. Тэгээд яагаад ч юм энэ өгүүлгийг унших явцад төрсэн мэдрэмж сэтгэлдээс болсон уу? Энэ бас утга агуулгаас болсон уу? Энэ өгүүлэг бол бусад өгүүлгээс илүү надад илүү мэдрэмж таатай санагдсан. Дараагийн өгүүлэлэг маань дагна гэдэг өгүүлэлэг байгаа. Энэхүү өгүүлэлэг маань хэмжээний хувьд маш богинохон өгүүлэлэг байгаа. За тус өгүүлгийн яг хэлэх гээд байгаа гол утга санааг нь бол би яг төдийлөө ухаж ойлгож чадаагүй. Үйл явдлын хувьд гэвэл нэг юм залуухан үзэсгэлэнтэй эмэгтэй юм хөгшин өвгнийг уурлаад зандарч ингээд загнаж цохиж байсныг нэгэн залуу очиод болиулаад учир явдлыг нь асуухад өнөөх залуухан эмэгтэй бол өнөө хөгшин өвгний ээж нь буюу одоо 3600 настай юм дагна болж таардаг. Тэгээд өөрийнхөө хүүг буюу өнөөх өвгнийг болохгүй зүйл хийгээд ингээд ураг нь хөргсөн учраас ингэж загинж зэмлэж байгаа тухай үйл явдал гардаг. Дараагийн өгүүлэлэг бол харанхуйд асуух хийгээд хариулах гэсэн өгүүлэлэг байгаа. За тэгээд ном унших явцад аливаа нэг ямар ч номыг унших явцад тэр номон дээр нэг бусад зохиолч эсвэл зохиолын тухай гарч ирдэг. За тэр үед тэр зохиолчийг нь эсвэл зохиолыг нь сайн мэдэхгүй бол тухайн тэр зохиолыг бүрэн 100% ойлгоход хэцүү. За эсвэл бас нэг бүр ойлгоогүй юм шиг дутуу мэдрэмж надад төрдөг байхгүй юу? Тэгтэл энэ өгүүлгийг уншаа явж байхад Фаустын тухай нэг ганц 2 өгүүлбэр нэг жоохон хэсэгт нь дуртаад гарч байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ үед би Фаустыг бас уншчихсан. Тэгээд тэн дээр гараад байгаа нохой яг ямар учиртай нохой юм бэ гэдгийг би мэдээд байгаа байхгүй. Тэгээ ягаад ч юм надаа тэрийг мэдэж байгаа надаа ягаад ч юм их гоё мэдрэмж төрүүлсэн. Юмыг ойлгоцсон, мэдсэн тэгээ мэдж байгаагаасаа таашаал авна гэдэг гоё санагдсан. Одоо жишээлбэл одоо юу гэдэг чи гадаад хэл сурцсан. Тэгээд нэг гадаад хүнтэй тааралтай ярилцахад тэр хүний яриаг ойлгоод байхад яа ч юм бас гоё мэдрэмж төрнөд. Тэгэхээр аливаа зүйлийг мэдж байгаагаасаа гоё таашаал авна гэдэг бас амьдралын бас нэг гоё таашаалуудын нэг юм аа гэж бодогдсон. За яг одоо өгүүлэлэг рүүгээ оръё.
За өгүүлэг бол харилцан ярианы хэлбэрээр бичигдсэн. За Акутава нэг дуу хоолойтой ярилцж байгаа. Миний бодлоор яг нэг өөр дуу хоолой гэхээс илүү өөрөө өөртөө л ярилцж байна уу да гэж бодогдсон. Ярилцахдаа тэрхүү дуу хоолойг бол дандаа сүрж эсэргүүцсэн байдлаар ярьж байгаа. Тэгээд олон янзаар олон өнцгөр яг өөрийнхөө тухай тэрхүү дуу хоолойтой ярилцж байгаа. Ийм зүйл энэ өгүүлэгт гарнаа. Миний бодлоор энэ төвүүрт оруулсан өгүүлбүүдийн 20 өгүүлгийнхаа байрыг нэг оновчтой зохион байгуулж оруулжээ гэж бодогдсон. За яг үннийг хэлэхэд бол надад бол Кришитан сэдвтэй өгүүлбүүд бол яг айхтаргүй мэдрэмж бол төрүүлээгүй. За энэхүү өгүүлбүүдийг тэгээд гол хэсэгт оруулсан нэг оновчтой санагдсан. Тэгээд тэрэгцээр присутжурж өргөмөл хүүгээд илүү уншихад таата мэдрэмж төрүүлэхээр ийм зохиолуудыг өгүүлгийнхэнд оруулаад энэний дараагаас нь Кришитан сэдвтэй өгүүлбүүдэд оруулаад за ингээд хамгийн сүүлд нь бол зохиолч нас барахынхаа өмнө бичсэн эртний андаа бичсэн захидал гэдэг энэхүү зохиолоор ингээд төгсгөж байгаа нь хамгийн оновчтой байрлал байна. За ингээд төврийн хамгийн сүүлийн өгүүлэг болох эртний андтай айлгих захидал гэдэг өгүүлгийн тухай ярилцъя. Энэхүү өгүүлгийг Акутава амиа орлохоос өмнө бичсэн. За өгүүлэг гэхээсээ илүү яг захидал яг найздаа зориулж бичсэн захидал байгаа байхгүй юу? За энэхүү захидалд түүний амиа орлохоор шийдсэн сэтгэл зүй болоод хүлийн талаарх эрх зүйл гарна. За тэрээр бол эм ууж амиа орлохоор шийдсэн нь түүний гоо сайхны хэмжүүртэй холбоотой. Учир нь юу вэ гэх юм бол дүүжлүүрийн ос галт тэрэгний өмнөр орох бол гоо сайхны хэмжүүрт бол нийцгүй гэж. Мэдээж л ямар үзэгдэж харагдах байдлаас ямар өлөг байх хөвдө тийм үстэй. За тэгээд тэрээр усанд сэлж чадна. Тэгэхээр устай холбоотой зүйл бол боломжгүй болж байгаа. За түүгээд гар чичирдэг учраас буу хутга хэрэггүй гэж утсан. Ингээд хамгийн боломжтой бөгөөд гоо сайхны хэмжүүрт нийцэж байгаа нь болохоор эм уух байсан. За тэгээд тэрээр эм ууж амиа орлсон. За тэгээд зарим хүмүүс бас бодож магадгүй л дээ одоо юу яриад байгаа юм бэ? Амиа орлоход одоо гоо сайхны хэмжүүрт гэх тийм санаач юм гэж юу байх юм гэж. Гэтэл ер нь ингээд хараад үзэх юм бол зохиолч хүмүүс гэдэг бол яг хүний амьдрал дээр болж байгаа үйл явдал тий мэдрэмжид хамгийн одоо мэдрэг бөгөөд гүн үнцгийг хүлээж авдаг. Тэгээд тэрийг илэрхийлдэг хүмүүс гэж миний боддог. Тийм ч учраас тухайн түүний амьдралдаа гаргаж байгаа хамгийн сүүлийн шийдвэр нь гоо сайхны хэмжүүрт нийцэх үгүй юу гэдэг нь ч бас түүнд айгүй чухал болж байгаа. Тухайн зохиолч бас ингэж бичиж байгаа юм л да. Би нэг бүсгүйд ингэж дурлсан боловч ханд үсэг муухай бичдгийг нь хараад миний хайр сэтгэл замхарсан гэж. Үүнийг ч гэсэн одоо өөрийнхөө амьдралтай бас холбоод үзэх юм бол би ч гэсэн одоо нэг залуу сайн болоод тэгээд нэг нүр за байг нэг 3-4 өгүүлбэр бичгээд тэр хүний одоо бичсэн зүйлийг харахад муухай бичгтэй тэгээд 5 үгнээсээ тараа танигдана гэдэг шиг эрэг юм үгч ялгадаггүй ч юм уу те найруулга бол юу ч байхгүй тэгэл шууд чат бичиж байгаа юм шиг ярианы бичгээр бичсэн зөв бичгтэр минь алтаатай ийм нөхөр байвал одоо миний бас л тэр хүнийг харах сэтгэл зүй бол шууд доошоо уруудна. Тэгэхээр одоо энэ зохиолч хүнд бол тэр тусмаа гоо сайхны хэмжүүр гэдэг бол асар их чухал зүйл юм аа. Тэгээд түүний амьдралаа гаргасан хамгийн сүүлийн шийдвэр нь тийм ч учраас гоо сайхны хэмжүүртэй ингэж холбогдсон байхаа гэж миний харж байна. За тэгээд тэрээр амиа хорлох шалтгаанаа болохоор бүрхэг төгшүүр гэж тайлбарлагдсан байгаа юм л да. Тэгэхээр одоо бүрхэг төгшүүр гэхээр ирээдүйн тухай бүрхэг төгшүүр байж болж сэтгэл зүйн бүрхэг төгшүүр ч юм уу тий энэ бүх зүйлээс шалтгаалаад амиа орлохоор шийдсэн гэсэн тайлбар байна.
За ингээд энэ удаагийн бичлэг маань өндөрлөж байна. Тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд та бүхэн одоо яг зориод уншихад урмыг тань хугалахааргүй маш амттай маш сайн одоо орчуулгатай ийм өгүүлэл нь төвөр байгаа шүү. Та бүхэн уншиж үзээрэй гэж уриалъя. Ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.